Монгол улсын экспортын 93%-ийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг бид нар бүгдээрээ мэднэ. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарын нээлттэй ил тод байдлыг хангаж баялаг илүү тэгшүртээмжтэй байх энэ нөхцөл байдлыг хангахын төлөө засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллалаа. Өнөөдөр Монгол банкн дээр хуримтлалын нэгдсэн сангийн дансыг Төв банкнда нээхэр болж байгаа да. Ерхий сайдын хувьд баяртай байна. Түүхэн үйл явдал болж байна. Монголын ард түмэн байгалаа баялагт эзэн болж эхэлж байгаа энэ суур тогтолцооны маань албан ёсны эхлэлийн өдөр болж байна. Үндэсний баялагын сан гэдэг маань ирээдүйдээч баялгаа хуваарлая, хадгалъя, за одоо үедээч хэрэглэе, за мөн хөгжлийнхөө томоохон хөрөнгө оруулалтуудыг ч энэгээр дамжуулж санхүүжүүлъя, баяжуулъя, хөгжиж гэдэг ийм концепттай гэсэн үг. За тэгэхээр өнөөдөр үндэсний баялагын сангийн энэ 3 сангаас хуримтлалын сангийн дансыг Монгол банкн дээр нээлээ.